За сайн байцгаана уу? Орой минь цуслан болон цуслангийн хаус сонирхож байгаа хүмүүсээ бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Би та бүхэнд шарга мортод гоё цуслангийн машин танилцуулах бэлэн болоод байна. За цуслангийн машин дээр 90 тойрныг харуулъя. 1.5 га эдлбэр газартай. Өвлийн 2 давхар мансаартай. Бүх юм шийдсэн. Цуслан маань. Энэ машин маань болохоор одоо гараж та бүхэн одоо гаднаас харж байгаа энэ гараж нь байна. Энд болохоор одоо бохирын худаг нь байна. Хэрвээ дүрх юм бол соруулна, бохироо шийдсэн, дид бүтцээ шийдсэн, цаг 380 тогтой. Тэгээд тогтчлолт нь болохоор гадна тогтчлолт ландшафт нь болохоор ингээд энэ чинь болохоор жочдын зогсоолтой. Дахиад хашаандаа орох хаалгатай. Тэр нь болохоор дахиад тэнд байна. Тийш явцгаа хэдлээ. Энэгээр болохоор дандаа ингээд гацуур тариад гадна тогтчлолтой хийсэн. Тэрнгээр зочид хэрвээ дахиад өшөө зочид олон зочид ирэх юм бол энэ хаалгаар орж ирээд энэ зогсоол дээр зогсох боломжтой. Гадна талыг бол ерөнхийдөө бол хүний ая тухтай байдлыг яаж бүрдүүлэх вэ гэдэг талаас нь их хичээж тогтчулсан байгаа. За энэ чэнэсээ байшингаа харахаар та бүхэн харж байгаа тэнцээ сүйдрэгч байна. Сүйдрэгчин дотор одоо ингээд найз нөхдөд хүлээж аваад гадна халуун өдрүүдэд бол дотор нь ингээд ширэмээрээ засаад ингээд тухлаад байж боломжтой. Сүдрэгчний хаажууд нь болохоор ерөөсөө энэ гүний худагнаас усаа татаад тэгээд дотроо нөөцийн савн байгаа байшин дотроо нөөцийн сав руугаа нөөцлөөд тэгээд мотор ажиллаад тэгээд насаасаар бойлер руу гайгээд бойлер болохоор халаагаад ингээд байшин тэр чигт нь халуун хэрэглээний усаар хангачиж байгаа. Ерөнхийдөө бол одоо тог болохоор 380-аар орсон болохоор тогны асуудал хүрэлцэхгүй байх вэ, хүчин чадал нь хэлбэлцэх вэ гэдэг асуудал дээр санаа зовлтгүй. Дээрэс нь халуун дулааныг нь болохоор юу яцсан? Нам даралтын зугаар шийдээд өгсөн. Нам даралтын зуух нь болохоор гаражын дотор бүх тохиолдол байж байгаа би та бүхэнд харуулъя. Гаражын дотроос халуунаа тохируулаад нам даралтын зуухаа удирдаад дээрэс нь тосолоор дүрхсэн болохоор өвөл одоо хөлтчихвээ гэсэн асуудал байхгүй. Ерөөсө бүх систем нь ингээд тосол эргэлдэж чинь гэсэн үг байхгүй юу? Тэр улаан сав болохоор тосолын нөөцлөрийн сав. Одоо энэ харагдаж байгаа хоёр нь болохоор ерөөсө энэ нам даралтын зуухыгаа удирдах байгаа хяналтын самбарууд нь гэсэн үг. За одоо ингээд гараж маань ороод ирсэн. Гаражаас шууд байшин руу орох хаалгатай. Гараж маань өөрөө болохоор дээрээсээ доошоо удирдахаар ингээд буугаад ирдэг автомат хаалгатай. Ерөөсө төхөөл ирэх юм бол товчлороо дараал хаалга онгоолгол машин оруулчих болно. За байшин руу орцгоо хэдүүлээ. За байшин маань болохоор 2 давхар үндсэндээ. За яг ингээд орохлоор үүдээс энэ агуулх хорой байгаа. Агуулх хоройг одоо та бүхэн яаж ашиглаж болно? Хувцсны өрөөч болгож болно. Юм агуулх өрөөч болгож болно. Агуулх хоройныхаа хажуудалд болохоор 0.0. За ингээд чичнээ 0. Энэ дэшиг өгсдөг шат маань үндсэндээ бол ингээд чичний өрөө рүү орчлоо гэсэн үг хэвэл чичний өрөөнд дотор ерөнхийдөө ийм 3 талд цонхтой урагшаа харсан. Аюугаар 3 талд цонх. Таашаа харж байна. Яг энэ чинь ингээд сандал тавь сууж байгаа байхгүй юу? За ингээд чичний өрөөнд дээр. Чичний өрөөнийх нь нөгөө болонд галтуу. Тэгээ зочны өрөөнийхээ энэ болонд камин зуух даран. Камин зуухаз. Яна миний. Гацаад багш байна. За, цонхнуудаа бүгднийг ингээд төмөр саруулж хамгаалцсан гадны нэвтрэлтээс хамгаалаад тийм учраас хүн ороод ирэхээ цонхоор гэж санаа зовлтгүй. За, галтуун юм байна. За, хэдүүлээ дэшээ гарах уу? Дэшээ гараад жочны өрөөтэйгөө танилцсан юм чинь дэшээ гараад унтлахны өрөөнүүдтэйгээ танилцсан. Тэр 3 унтлахны өрөөтэй. Тэр 3 унтлахны өрөө маань бас тусдаа шүршүүр 0 байгаа. Эхлээд шүршүрдэг орч. За энэ ингээд шүршүүрийн өрөө. Тэнцээ өрөө. Үндсэндээ байшинг усаар хангаж байгаа нөөцийн боллон тэнд байна. Бойлер нь энд байгаа. За энэ болохоор 0 маань 0 дүүшин тусдаа болохоор олон хүүхэдтэй айлд илүү тохиромжтой мó булаацалтад байхгүй.
За энэ жижиг өрөө, нэг жижиг өрөө, том жижиг өрөө. Гадна талдаа юм гоё террастай. Террасын харагдцыг харах үед үлээ. Харагдсан сте амар гоё хацтай. Энэ орчин ерөөхдөө ажиллаад байсан чи айгүй юу юм аа. Байгальтайгаа ойрхон. Тэгээ модондоо ойрхон учраас ерөөхдөө жоохон ирэх зам нь хэцүүч гэсэн хүн амын суурьшил нь шигүү биш. Байшингууд нь хол зайтай би эндээ ингэж дараа болох вэ гэсэн юу байхгүй. Тийм асуудал байхгүй. Тэгэхээр их зүгээр. Тэгээ ингээ хөрхөн 3 жижиг өрөөтэй болохоор олон хүүхдэд айлт их тохиромжтой байз. Тус нь оролт нь өрөнд нь. За та бүхэн байшин сонирхон бол надтай холбогдорой. Би та бүхэнд линкээр видеого танилцуулга хүргээд би тайлбар хэсэг дээрээ холбоо ярих утасны дугаараа үлдээчи. Баярлалаа.